Баянзүрх дүүргийн хамгийн алслагдсан одоо 11-р ороог шилэн кабельд толбох ажил хийгдснээр Баянзүрх дүүргийн 28 ороо бүхэлдээ бол шилэн кабельд холбогдох ажил 100% одоо хийж дуусгаад байна. За 11-р хорооны тухайд бол 2015 оноос хойш шилэн кабельгүй байсан. Зөвхөн одоо 18, 15 онд бол хорооны байр маань шилэн кабельтай бусад одоо төрийн байгууллагын үйлчлэгээний газрууд бол одоо шилэн кабельгүй байсан. За энэ шилэн кабелийг нэвтрүүлснээр өнөөдөр одоо эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, за энэ банкны салбарууд, хорооны байр, за түүнээс гадна иргэд интернетийн кабелийн энэ үйлчлэгийг одоо авах юм боломж нэгдээд ингээд ажиллаж байна. За өнөөдрийн тухайд бид нэр хороондоо бас улсын бүртгэлийн хилцээний хамт олонд за энэ POS машин, за энэ одоо Wi-Fi цацах төхөөрөмж мөн одоо бусад одоо холбогдох тоног төхөөрөмжийг гардуулж өгөөд байна. За ингэснээр иргэд бол одоо хотын төв орохгүй заавал дүүргийн тамгын газрын байр очлохгүйгээр хорооноосоо бүх одоо улсын бүртгэлээс авах төрсний гэрчилгээ, гэрлэлтийн одоо бүртгэл, гадаад паспорт захиалах, иргэний үнэмлэх авах гэх мэтчлэн бусад 24 төрлийн одоо лавлгаа үйлчлэгийг өөрийнхөө амьдардаг хорооноос авах юм бүрэн боломжтой болоод байна.